Солонгын орнод нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир хөтлөгч бат. Хөтлөгч Чанцал болон ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа эхлээд өнөөдөр хүрэх мэдээллийнхаа товчийг танилцуулъя тийм. За өнөөдөр та бүхэндээ Солонгос улсад бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдол болон Монгол иргэдтэй холбоотой мэдээлэл гарсан байсан. Энэ мэдээллийн дэлгэрэнгүй хүрэхээр бэлдсэн байгаа. Онцлог постны өнөөдөр Солонгос улсад хүүхдийн баяр тохиож байгаа. Тэгэхээр хүүхдийн баяртай холбоотой постыг бэлдсэн байна. За өнөөдрийн онцлог бичлэг болцооны соёлын талаар ярилцах болно. За миний онцлог мэдээний хувьд чимээгүй алга болсон зарим газрууд гэсэн юм мэдээлэл байна. За постын хувьд ачаагаа өгөөд хэлээр нэвтрээд бараг 1 км орчим алхаад ирлээ гэсэн юм постыг бол онцлог өргөх болно. За тэгэхээр нэвтрүүлгийн эхэнд цаг агаар мэдээлэл хүргэдэг байгаа. Чижүүд 21 эмтэй цэлмэг, бусаад 19 эмтэй цэлмэг байгаа юм байна. За яг одоо сүүл нэмэх 19 хэмээн дулаан, өнөөдөр өдөртөө нэмэх 26, шөнөдөө нэмэх 12 хэмээн дулаан баг зэрэг үйлрэх байгаа юм байна. Үргэлжлүүлэн та бүхэндээ ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан хашаа бүгднээр Солонгос улсын вон 2.44 мөнгө, бэлнээр авах нь 2.32, бэлэн бусаар авах нь 2.40, зарах нь 2.53 тай байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үргэлж шилдгийг Best компьютер хамтран ажиллаж байна. За тэгэхээр сонь сайхан авалцсан ч махаар сонь сайхан юу байна? За мөн сонсогчдоор маань сонь сайхан юу байна да? За тэгэхээр миний хувьд өнөөдөр бас баг зэрэг гадуур явсан эмнэлгээр аавгаа дагуулаад тэгээд жоохон цаг захиалаад тэгээд уг нь бол гялс амжуулчаад ирэх гэсэн чинь бас уг нь цаг захиалсан ирнэ тэгээд нэлийн хүлээх шаардлагатай болсон. Тэгээд манай ах эмнэлгийн юун дээр нөгөө надад их санагдсан л да алч нөгөө хүн хүчин дутуу байдаг болоо уг нь цагаа захиалж очихоор яг очиочод үзүүлж авах гэсэн чинь нөгөө эм чин хагалгаанд орсон юм шиг байсан. Тэгээд нэг цаг хагас хүлээсэн. Тэгээд өнөөдөр яж хахад нэг тийм өсгийтэй юу готлон өмссөн чи зогсоод байсан. Зөөлдөө алхаал зогсоод тэгээд байгаадсан чи хөл өвдөд. Тэгээд аавч бүр цаашаа очиж суулгаж байгаа. Би эмчнэрхээр уцаар хийлээгээд тэгээд бол байж байгаад ирсэн. Ер нь зүгээр өмнө бодоод хахад эмнэлэг Монголд ирээд бол нэг эмнэлгээр бол яваагүй тийм ажил гараагүй юм байлээ. Тэгээд зарим талаар явах юм мэдээж гоё харагдчихлаа. Дотоод засал одоо тасгууд гээд нөгөө талаар гэх юм бол яг тэр эрүүл мэндийн даатгалаараа одоо жишээ нь зураг авах болох гэдэг нэг томограф зураг авах болно гэсэн чинь 4 газрын нэрийг хэлж өгсөн. Тэгэхээр нэлээд сайн хөнгөлдөг гээд тэгээ яг нөгөө эмнэлгүүд рүү залгасан чинь манайхын юу тийм зураг авахгүй байгаа юм нэвдэрсэн байгаа гэж дахиад нэг газар руу залгасан чинь бас манайх тийм юу авахгүй байгаа гэл. Тэг ямар ч 4 газраас нь аль нэгэнтэй нь бол холбогдоод нэг захиалга өгч чадсан. Тэгээд ерөнхийдөө одоо ойрд бас жоохон эмнэлгээр бас явах ажил бол байгаа. Тэгээ тэрийг бол үдээс өмнө амжуулаад байх санаатай. Иймэрхүү байна да. За чамаар сонь сайхан байна. Та тэгтээ өсгөтэй готалтай гээд ямар өсгөтэй готалтай вэ? Гэхдээ минийх нэг жоохон юм бажинг гэдэг л да. Хатуу юм уу те? Тийм. Бас өндөр болчтой юм ялч. Тэгэхээр өмнө шинэ жилээр гангараа гэж авч байсан. Тэгэл одоо яг хаяа нэг өмсдөг. Тэгээд тэрүүнд яг ихэвчлэн пүүз өмсдөг юм чи алхахаар ер нь их тийм санагдаад идэг юм аа. За надаар сонь сайхан би бас өнөөдөр өглөө ажилдаа байсан. Бид хоёр хоёулаа нөгөө Солонгос албаныхаа хоёулаа байхгүй байсан өглөө. Би сургууль орох ажилдаа байгаа. Тэгээд ажиллаа хөөцөлдөж байгаа. Буцаад наашаа ирсэн. Тэгээд өнөөдөр айгу хүүтэн мэлээ. Цаг агаар уг нь ер нь би нэгтгэхдээ хардггүй л да угаасаа л хардггүй. Гэхдээ өглөө ингээл харангуут за өнөөдөр ч гайгүй байгаа юм болов уу? Подуулах өмсөөл гадуур нэг юм хар юм өмсөөл гараад ирсэн чи айгу даарсан. Тэгээд сургуулаасаа ажил руу ирэхдээ жоохон алхачих гэж бодсон чи дараад хахаар нь автуустаад замдаа би юм иддэг байхгүй юу? Яг нөгөө цайны цагаар би чи ажил амжуулж байгаа шүү дээ. Өсөд хахаар юм идсэн чи ганцаараа би ерөөсө хоолж чаддгүй. Тэгээд тэр хоолны газрын буланд нэг ширээнд яг ганцаараа ингээд хоол аваад тэгээ идэх гэсэн чи яг миний эсрэг талд нэг гэр бүлээрээ суудсан тэгээ жоохон хоёр хүүхдээ байхгүй тэр хоёрын суудсан. Тэгээд намаа ингэж хараад нөгөө хоол нь гардгаа тэр хоёр хүүхдээ бол тэгэл над руу хараад би бүр идэх гэхээр нэг сонин тохгүй байгаад тэгэл намайг яг идэж эхэлсэн чинь нэг жоохон охин над ирчээл анаа төмс чи амттай байна уу гэл тэгэхээр би бүр идэж чаддгүй. Тэгээ нөгөө нэг хоолоо одоо хаагуураач оруулсан юм гэдэггүй ямар тааш тэгээ идчихэл. Тэгээ буцаа ажилшил руугаа алхаад өрөөдөрсөн. Тэгээ тэгсэн буруу хоолгоор орсон юм бас өдөржингөө л хахлаа. Ганцаараа тэгтээ хооллохоор надад айгүй эвгүй санагдав. Та нартыг санагддаг. Би бол ганцаараа хоол өлсөд харна хоол идэх гэсэн чинь айгүй эвгүй байлаа. Одоо тэгээд ганцаараа үед утсаа арчдаг болчихсон юм шиг санагдсан ш. Тэгээд тэгэхгүй яг зарим үед эвгүй байдаг л да. Гэхдээ утас хань болчдөг болохоор нэг тийм мэдрэмжил багассан юм шиг санагдаж байна. За альмаа маань орой мэндийг хүргэсэн маань доконоос орой мэндээ хүүхдийн баяраа тэмдэглээд л байж байна гэсэн байна. Инжирал таваагч маань хөтлөгчд хариулагч болон сонсогч нартай орой мэндийг хүргье гэсэн байна. Манай энд бас өглөө оройд амар хүүтэн байна. 17 сайхан өдөр ажил ихтэй жирэлдэж байна гэсэн байна.
За Батуулд их шиг жаргал тулах сонон Батуулд за цэндээш орой мэндийг хүргэсэн байна. Та бүхэндээ бас орой мэндийг хүргэе. За тэгээ амканоос сайн уу хоёроо орой мэндэ гэсэн мэн ойрд харагдаагүй санагдаж байна. Тэгээ сүүлийн хэд хоног харагдсан л та. Гэтэ нэг хэсэг бас жоохон алга болцсон байгаа шүүгээс эргээд ирсэн байна. За тэгэхээр үргэлжлүүлэн дараагийн мэдээлэл хүргэе. Өнөөдөр өдрийн солонгос улсад коронавирусын халдварын 42296 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. За тэгээ би өдөр болгон ажилдаа ирэхдээ Монгол хүнтэй холбоотой мэдээллийг ер нь солонгосын сайтуудаар шүүж хардаг. Тэгээ өнөөдөр Монгол хүнтэй холбоотой хэрэг гарсан байлаа. Солонгосын алдартай өмгөөлөгч байдаг. За энэ болохоор яг нэг Бютун саагүй гэхээр одоо автомашины автомашинтай холбоотой зам дээр тэг гарч байгаа одоо осол аваар байж болно. Гэмт хэрэгтэй холбоотой юм өмгөөлөгч гэдэг хүн л дээ. Тэгээ энэ Хаммунчаар гэдэг хүн өөрийнхөө YouTube хуудас дээр иргэдээс бичлэг авдаг. CCTV одоо хараа харцагны бичлэгийг цуглуулж аваад тэгээ тэр бичлэгийг харуулж байгаа тайлбарласан бичлэг хийдэг л дээ. Жишээлбэл нэг бичлэг авал за энэ хүн ингэж хууль зөрчсөн байна. Ийм тохиолдолд та ийм одоо хуулийн дагуу арга хэмжээ авах боломжтой гэсэн нэг төрлийн зөвлөгөө өгдөг. Тэгээд YouTube-тэй ч гэсэн маш алдартай солонгосчууд бас их мэддэг ийм хүн байдаг. Тэгээ энэ хүн дээр өнгөрч 4 сарын 26-ны өдөр за нэг ийм бичлэг ирсэн гэнэ л дээ. За тэгээ тэр бичлэгийн талаар би жоохон танилцуулъя. За бичлэгний эхэнд ингээд нэг ийм машины артлын хэсэг дээр хар юм ингээд наашаа цаашаа хөдөлж байгаа юм харагдаж байгаа юм л та. Тэгээ Хаммунчой гэдэг өмгөөлөгч за та нар одоо энэ наашаа цаашаа хөдлөд байгаа хар зүйлийг яг юу гэж бодож байна гэдэг тайлбарлаж байгаа. Тэгээд тэр хар зүйлийг дараачих нь одоо бичлэг дээр нь жоохон тодруулаад харуулж байгаа байхгүй. Тэнгүүт нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн одоо тэнд үнсэлцэж байгаа юм бичлэг байна. Гэтэ яг сайн бүр ингэ наривчилж харагдаагүй зүгээр ингээд жоохон хар одоо бүрсийсэн байдлаар тэгэл нэг юм хүн л хоёр хүн лаашаас явж байгаа дүрс харагдсан. Тэгээд энэ бичлэгийг явуулсан хүн болохоор 3 сарын 26 гэсэн байна. 3 сарын 26-ны үед одоо машина гадаанаа тавьчаад гэрийн гадаа тавьчаад тэг үежсэн чинь ээж нь ингээд өөрлөө холбогдсон гэж байгаа байхгүй. Тэгээд хоёр монгол хүн тэр машиныг налаад одоо үнсцэл юм байна л да. Тэгтээ жоохон алкогол хэргэлцсэн байсан учраас газар унаач гэдэг юм хувцсан жоохон бохир байсан. Тэгээ машиныг нэлээ халтартуулаад жоохон сэв болгоцсон юм байна. Тэгээд үүнийг нь тухайн үед гэртээ харж исэн одоо ээж нь хараад одоо тэр тухайн хоёр хүнийг муудалцаад холоос бол муудалцж байгаа юм шиг харагдсан. Тэгээд очиод цагдаад мэдэгдээд тэгээд цагдаа шалгуулсан чинь Монгол улсын иргэд хууль бусаар амьдарч байсан иргэд байж таарад тэгээд цаашаа бол цаашлын байгууллагт ингээд төгсөн. Тэгээд би яг энэ бичлэгийг явуулсан солонгосны хувьд бол гомдолтой байна. Тэгээд энэ хоёр хүн бол Монгол руугаа буцсан. Харин миний хувьд машиныг халтардуулсан, сэв суулгасан энэ одоо гомдлыг би яг цаашаа хуулийн дагуу яаж хэрхэн шийдвүлэх вэ гэд энэ өмгөөлөгчд өөрхөн бичлэгийг явуулсан юм байлээ. Энэ өмгөөлөгчд бол ялчгүй алдартай. Тэгээд бид нэр замын хөдөлгөөнд оролцож байхад заримдаа тийм маргаантай асуудлууд байдаг. Тэгэхээр энэ хүний хувьд ч гэсэн өөрөө тэр талаараа одоо зөвлөгөө энэ хүний ийм буруу энэ үед ингэх ёстой гэдэг заримдаа бол бүр өшөө нэг хоёр өмгөөлөгч хүмүүсийг авчирж агаад тэгээд бол яг тэр кейс тэр болсон явдал дээр бичлэгийг харуулж агаад тэгээд бол ярилцдаг ийм хүн байгаа. Яг хуу надад тэр копл одоо хос гээд байгаа хүмүүс нь жоохон харамсалтай санагдаж байна л да. Хүмүүс хууль бусаар байж байгаа зөндөө олон хүмүүс баригдаад буцдаг. Тэгээд хөвчлэн асуухаар чи яагаад яаж яагаад баригдсан гэдэг тэгэхээр үйлдвэрт ажиллаж байхад за эсвэл хоолнд орж байхад ингээ гаднаасаа гад барьцсан. За зарим нь бол нэг жоохон зодон цохоо хийсэн Монгол хоолны газар гэж ярьдаг. Энэ хоёрын хүнсэлтэж байгаад одоо баригдаа явцсан гэхээр жоохон харамсалтай юм. Нөгөө хүмүүс нь ч гэсэн уг нь бол хувцсан тийм байлаа гэдэг нэг машинаас муухай байгаад машиныг тэгж гимтэйгээд нэг айхтар гэж гомдол гэхээр тийм зүйл нуг нь гайгүй баймаар юм. Тэгээ өөртөө бас хүн барьж явуулчихсан байж бас тэрнийхээ хойноос дахиад би асуудлаа яах вэ гэж байгаа нь бол надад яг Монгол гэдэг утгаараа жоохон таатай биш л санагдаж байна. Тэгээ энэ мэдээлэл өнөөдөр бас солонгос гэдэг монголчуудын групп дээр орцсон харагдчихлээ л дээ. Тэгээ бүтэн бичлэгийг нь YouTube-аас хайж олж үлээд үдсэн 4 сарын 26-ны өдөр тавигдсан гэд. Тэгээ яг дэлгэрэнгүй арах юм бол сэтгэлүүд нь солонгосчууд одоо тэгээд манай солонгос хүн хохироод үлдчихлээ шүү дээ. Тэгээд энэ хүмүүсийг одоо элчин сайдын ямар материалаа явуулаад одоо тодорхой хэмжээнд торгуулаа авах хэрэгтэй юм шүү гэсэн сэтгэлүүд бас их харагдчихлээ. Тэгээ манай Монгол улсын хоёр иргэний хувьд тодорхой хэмжээний алкогол хэрэгэлсэн. Тэгээд одоо машиныг наалсан. Тэг яг тодорхой хэмжээний тоос шороо болгосон л юм байл л да. Муухай болгоцсон. Тэг яг бас сэв болгосон гэсэн нэг тиймэрхүү юм байсан. Гэхдээ тэр нь бол яг зурган дээр зүгээр ингээд шороо гэх юм уу халтартцсан байдлаар харагдчихлаа. Тэгээ тэр зургийг аваад бас явуулсан байл яг ийм халтар болгосон гэд. Тэгээ бичлэгийн төгсгөлд бол яг асуудлыг шийднэ гэвэл нэлээд олон одоо хил дамнасан асуудал болох байхаа солонгос руу одоо Монгол улсаас солонгос улсаас суугаа одоо Монголд байгаа элчин сайдын ямар материал явуулаад тэр хүмүүсийг олгоод тэгэхээр ер нь бол зохицуулахад маш хүндрэлтэй шийдвэрлэхэд хэцүү баха гэсэн тийм байдлаар л бичлэгээ төгсөж илээ. Тэгээ хүмүүс сэтгэл дээр бол тэгэл ер нь бол бас ийм юунууд одоо
гудамжинд үнэлтэн гэдэг бол энэ талаар нь шүүмжилсэн байна. За тэгээд хууль бусаар байж байгаа хүмүүс илүү бас тий болгоомжтой байх ёстой гэсэн тийм байна. Нүүдэлчин одоо тийм юу болохоор одоо юу болохоор бас аргагүй байх гэсэн тиймэрхүү сэтгэлдлүүд харагдаж байна. Ер нь бол яг надад бол жоохон тийм юу тохиолдол таарччихл гэж бодож байна. Тэрнээс одоо яг хууль бусаар байгаа хүмүүс нэг ямар нэгэн байдлаар дүрм зөрчил бүр айхтар тиймэрхүү хүн анзаарахаар биш бичлэгс нэг хав арах юм харагдаад байгаа тий. Тэгээд эдгээр өөрсдөө асуудлыг гаргаж тавиал яг анхаарал оруулж байгаа болохоос биш. Зүгээр л нэг тийм зүгээр байдаг л уган зүйл санагдаад байгаа юм. Мэдгүй би ч ихсад бас нөгөө яг айхтар уган тэгэл угаачхад л болох юм болоо. За одоо яг бичлэгийг харахад бол манай хүмүүс ингээл наашаа шаарж байгаа нэг бичлэг нь үлдсэн юм байна л да. 10 минутын турш үргэлжилсэн те яг өөрийнх нь машиныг гол нь ингээд налаад хохирол учруулад халтартуулсан гэдэг дээр л бухимдаад байгаа юм болов уу гэж бодсон шүү дээ. За тэгэхээр дараагийн мэдээллийг хүргэе. Дараагийн мэдээллийн хувьд тэгэхээр одоо сүүлийн үед бол сүүлийн 30-40 жил Солонгос хүмүүстэй хамт биднэртэй ч гэсэн ялгаагүй дээ ер нь хамт байсан юм зүйл бас нэг зүйл одоо санамсаргүй ингээд анзаархад бол алга болчихсон байна л дээ. За энэ юу юм бэ гэхээр одоо ихтэй сургуулиуд ялангуяа эхлээд бол Корея үндэсний Корея гэж ярьдаг Корея их сургууль Сөүл, Ёнсэ гэдэг нэг их сургуулиудын ойр орчимд байдаг буксаа тийм ингэж копи бид нар бол Канадад Канадад болно гэж ярьдаг штэ. Ийм үйлчлэгээ ер нь бол алга болцсон юм байна гэдгийг бол энэ сурвалжлагч онцлсан байна л да. Жишээ нь бол энэ одоо Корея сургуулийн хажууд байдаг. За бараг 40 жилийн түүхтэй юм хувилдаг юм за мөн бичиг хэргийн үйлчлэгээ үзүүлдэг юм газар байсан. Одоо ороод үзэх юм бол энэ байхгүй болоод өөр газар болчихжээ гэд ингээд бол хэлж байна. Тэгээд энэ үйлчлэг одоо ажиллаж байгаа хүнтэй уулзаад үзсэн чинь нэг юм цаас одоо буксаа те кофе хийхэд хувилахад бол нэг 50 оны үнэтэй. Тэгэхээр өөрөө гарч байгаа зардал нь бол 300-аад вон ч юм уу хор энтрээ бодохоор тэгээд ер нь бол нэг тийм хэцүү тийм байдалтай. Тэгэхээр өдрийн ашиг нэг 10,000-аас 50,000 оны хооронд байдаг юм байна л да. Тэгээд яг болж чадахгүй ингээд яаж чадахгүй байжсэн корона гараад угаасаа энэ дампуурхаас өөр аргагүй болгосон юм байна л да. Тэгээд одоо бол ер нь бол юм Канадад үйлчлэгээ баг байхгүй болж байгаа гэсэн байна. Тэгээд сурагчдаас бас нөгөө талаас асууж байгаа юм тий. Та нар ингээд юм Канадад гуугаар яаж ер нь одоо хичээлээ хийдэг юм бэ гэд. Тэгсэн чинь хөвчлэн ингээд ноутбук болон за таблетууд бүгд бариад сууж байгаа. Тэгээд Канадад гарч хүмүүс ингээд голцоо тест дээр ажилладаг ч юм ингээд дугуулдаг, за дээр нь дотруулдаг, иймэрхүү зүйлүүд хийдэг тий. Эхний ээлжинд болохоор та нар тэгэхээр хичээлээ ингээд харж чадах юм дэндүү жижиг биш үү гэсэн чинь ингээд томруулаад дэлгэцэн дээр нь тоочоор ингээд үзүүлээд томруулаад ингээ болчих ингээ. За юм тэмдэглэх, тодруулах хэрэг бол яах вэ гэсэн чинь ингээл тодруулчихна гээд. Тэг ер нь бол ингээд Канадад материал хэрэглэхээ бол огт болцсон юм байна. А хоёрдугаар болохоор эднээс асууж байгаа нь та нар сургуулийн ойролцоо байдаг тийм хэвлэх газар руу орж үзсэн үү гэсэн чинь тийм газар байсан гэж сонсч байсан. Гэхдээ орж үзээгүй гэж хэлж явах жишээ тий. Тэгэхээр яалч хүмүүсийн хэрэгцээ бол бас байхгүй болцсон юм байна л да. Гэхдээ надад бол аягүй хэрэгцээтэй л байсан та. Би бараг ганцаараа хэрэглээдсэн баг та. Надад болохоор эсрэгээр таалагддаг байсан. Манай гэрээ ойролцоо хэвлдэг газар байдаг. Тэг Монголд болохоор би бас яг адилхан л оюутан байсан шүү дээ. Манайд хэвлэх арга нь болохоор би флашнд хийгээд ийм газрууд хайж олоод тэгээд энийг хэвлээд өгөөч гэд хэвлүүлдэг бол Солонгост арай өөр. Солонгост ингээд бичиг хэргийн дэлгүүр тийм буланд нь компьютер тавьчихдаг. Тэгээд компьютер дээр нь би өөрөө флашаа хийж агаад хэвлэх юм эсвэл сайт руу ороод хэвлждэг. Тэнгүүт тэр цаашаага хүн миний хуудсыг тоолоод одоо жишээлбэл нэг хуудас нь 20 вон ч гэдэг юм 30 вон гэд тэгээд хуудасаар нь тоолоо. За тэгвэл одоо 200 вон 300 воныг өгнө гэл. Тэгээд айгүй амар заавал хин нэгэнд очиод миний одоо тэр файл дотор тийм нэртэй байгаа шүү гэхгүйгээр би өөрөө харчдаг. Зарим тохиолдолд хичээл сонголт хийдэг штеп. Тэгэхээр би заримдаа ингээд сургууль руу компьютер авч яваагүй тохиолдолд шууд тийшээ оронгуудаа жоохон ашиглаж энэ дээр нэр юу хэвлэх гэхээс илүү хувилах гэж нэр хэлэх хэрэгтэй юм шүү. Тэгээд яг нөгөө хэвлэх бол одоо PC бам интернет кафед бол бас байгаад байдаг тийм. А тэнгууд энэ хувилах үйлчлэг одоо бид нар Канадад гэж ярьдаг штеп. Тэр яг энэ ингээд тэгж онцсон байсан. Яг Канадад залуу бол одоо тийм хувилах юм тийм. Тэгвэл тэгэл нэг айвхтар хувилахгүй л гэдэг. Би бол тэр яг хэрэгтэй одоо бидалтуудаа гаргаж марахад бол тиймэрхүү дэлгүүрүүд айгу таалагддаг гэсэн шүү. Тэг интернет кафе бол одоо жишээ нь яг хэвлэх үйлчлэгийг бол хийгээд байгаа юм. Хувилахыг бол жишээ нь иймэрхүү газрууд тусдаа ажиллах шаардлагагүй болчихсон. Тэгээд энд бол нэг профессор хүн харагдаж байгаа. Тэр хүн бол миний хувьд бол хэдэн жилийн өмнөхд бол энэ маш хэрэгтэй байсан. Тэгэд ном гаргаж ирээд тэр номыг болохоор хувлаад яг энэ хууль босч гэсэн тухайд 80-аад оны үед бол ийм байгаагүй. Голдоо бол ингэ зайтайгаар одоо тэр нь болохоор нэг хэвлэлчээд нуглангуудаа ингэж номын хууц болгоод тэгээ бүтэн ном болгоод тэгээ өөрийнхөө хэлж болохоор Солонгос улсын бас энэ хөгжил одоо өдөө зэрэгтэй яваа. Иймэрхүү
чухал бичиг баримтыг бид нэрс ингэж олон хувь хэмэлж авсан. Тэр чухал номнууд устж алга болохоос сэргийлсэн. Энэ бол маш уган чухал зүйл байсан шүү гэж бас онцолж байна. Тийм юм хувилахаар бол гэтээ бараг нэрээ ашиглахгүй бах. Яа тэгэхээр шууд татгаар ингээд авчдаг ч файлаар наваад үзчихдэг гэсэн. Харин хийсэн бие даалтаа гаргах дээр бол тэгээд ялцчгүй хэрэг болоод тэрийг харах тийм тохиолдол байдаг. Яг хувилбал бас мөнгөний хувьд ч гэсэн их зардал гарах байхаа. Тэгээ одоо бол ер нь хүмүүс тэгээд компьютероор тий шийдчихэж байгаа юм байна. Компьютер гэснээр соёлоо компьютероо танилцуулах. Та энэ сэдвээр оруулчих гээл юм мэдээ. За тэгэхээр нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулъя. Өнөөдөр би компьютераа танилцуулна. Нэвтрүүлгийн хамтран ажиллажаар үргэлж шилдгийг Best Computer хамтран ажиллаж байна. За нэг 360 иргэдэг ноутбук ба энэ байгаа надад өгчихгүй багтаа. За HP компьютерийн үед би өөрөө яг оюутан байхдаа хэлжсэн тийм анхны яг одоо хөтчөөр ажиллаж байгаа авсан цалингаар авч ирсэн л та. Намайг яг тухайн үед худалдаж авах бас яг ийм 360 иргэдэг нь байсан л та. Тэгээд бидний бодол чинь нэг тийм штэ компьютерийг ингээ яг нугасаар нэргүүлэхээр нэг киноноор гараад иддэг штэ угааснаа өлгүүртэй авчдаг. Тэр шиг за энэ нугасаар нэрдэг байх юм бол айгүй амархан эвдэрч байхаа гэдэг тухайн үед айгаад вирус иргэдгүүг авч ирсэн л та. Тэгээд одоо жоохон харамсаад байгаа зүйл нь юу гэхээр заавал компьютерыг чи яг ингээд ширээн дээр сууж хийхээсээ илүүтэйгээр ийш чи авч явна. Одоо манай найзын хувьд бол яг ийм маркетингийн хэсэгт ажилладаг байхгүй. Тэгээ нэг хүмүүст ингээд маркетингийн материалаа танилцуулахдаа яг ийм компьютертай. Тэгээ энийг ингээд нуглаад за одоо энэ хэсэгт нь ингэж танилцуулна. Ийм загвартай байгаа гэд. Тэгээ дээрэс нь эн чинь үзэгтэй байгаа. Тэр үзгээр нь ингээд одоо компьютер график дизайнаар сурдаг хүмүүс бол дээр нь одоо програмууд дээр ажиллах боломжтой гэдэг аюу даваа талтай. Надад бас яг иймэрхүү юугаар сольчвол зүгээр санагдсан. Тэгээ нэг орой кино үздэг штеп. Зураг тасаахаар жоохон чимээтэй. Би орой заримдаа кино үздэг байхгүй. Тэнгүүд нөгөө яг компьютер ингээд дэлгэж тавьчаад үзэхээр айгүй хэцүү би одоо яг хөвтөж байхдаа ингэж үзэхээр тэгээ хэрвээ яг ингэж нугладаг байсан бол ингээд шууд тавиад үзэхэд бас айгүй тухтай байгаасан боломжтой байгаа байхгүй. Тэг ер нь бас юу юм бэ л те хүмүүсийн хэрэглэнээс шалтгаалаад одоо тэр хүнд яг тохирсон олон янзын хувилбарыг гарч ирсэн байлаа. Энэ цанцаагийн барьж байгаа бол жижиг те энгийн хэрэглэн бол илүү тохиромжтой байхад заад түрүү хэлсэн одоо компьютер график те иймэрхүү чиглэлээр ажилладаг хүмүүс ах юм бол дэлгэцэн нь илүү том байдаг ч юм уу. За тэгээд дэлгэцний нэвтрэлийг илүү сайжруулсан байх ч гэдэг юм. Тэгээд сүүлд бас бид нар танилцуулж байсан процессор гингүүт одоо ийм жижигхэн зөөврийн хаарчгал тийм зөвхөн одоо дэлгэцнийхээ хой талд наачдаг ингээд тогтоочдаг. Тэгээд тэрүүнд бол хүчин чадал нь бол илүү бүр сайн болсон гэж бодохоор хэмжээ бол маш чухал байна. Бараг бид нар ингээд харахад дан дэлгэц байгаа. Тэгэл одоо юуг нь болохоор кейборд болохоор маусгүй ингээд утасгүй болсон шүү дээ сүүлийн үед. Тэгэхээр ингээд шууд тэрийг холоос ч гэсэн удирдаал яг хой тал процессор шаардлагатай тэр бүх зүйлийг бол агуулж байгаа гэхээр жижигхэн болсон ирнэ дотоод агуулга нь одоо багтаамж нь бол илүү том болчихсон. Тэгэхээр хүмүүс бас өөрсөндөө ямархуу зүйл ямархуу төрлийнх нь хэрэгтэй байна гэдгээсээ сонгох ийм боломжийг бас олгож байгаа. Тэгээ дотроо бол сонголт нь нэлээд олон юм билий. Загварын хувьд, өнгөний хувьд ч гэсэндээ тэгээд бараг тэр тухайн мэрэгчлээсээ шалтгаалаад өөрчлөж байгаа юм лээ. Саяны хэлсэн маркетингаар ажилладаг ямар нэгэн байдлаар одоо нягтлан ч гэдэг юм уу хүмүүстэй харьцаад байнга харуулахтай компьютер дээр ажилладаг бол ийм ноутбук авчвал яг танилцуулахад ч гэсэндээ айгүй амар юм билээ. Тэгээ оюутнуудад ч гэсэн зүгээр санагцсан. Би оюутан байхдаа бас PPT айгүйх бэлддэг. Тэгээ багшид бас ингээд PPT-г засуулаад ер нь ингээл харуулна да ийм материал бэлдсэн гэд авч хот ч гэсэн амархан юм билээ. Жижигхэн хувилбарч байгаа, томч байгаа тэгээ янз янз үлээ. За ингэ холбогд улсын дугаарыг танилцуулъя 75 65 66 77 75 77 66 77 гэсэн дугаарлага та бүхэн холбогдод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Ингэ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үргэлж шилдгийг Best Computer хамтран ажиллаж байна. За тэгэхээр үргэлжлүүлээд хоёулаа өнөөдөр хам постыг танилцуулъя тийм. За тэгээ. За өнөөдрийн пост би хүүхдийн баяртай холбоотой пост бэлдсэн байгаа. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж өнгөрүүлж тэмдэглэж эхэлсний 100 жилийн яваг Солонгост тохиож байгаа өнөөдөр. За тэгээ өнөөдөр маш урт очртой байсан хаасайгүй. За Солонгосын Legoland гэж байдаг. Энэ болохоор за цаана кавандууд байдаг санаж. Кавандууд шүнчаануудад байдаг юм Legoland гэж байдаг. Нэг төрлийн парк. Солонгосч бол бас нэлээд олон мужуудтай парктай шүү дээ. Тэгээ энэ паркийн өнөөдөр очрны зургийг авсан байна. Тэгээ би бас яг амьдралдаа харж байгаагүй маш урт очр байсан зургийг харах юм бол одоо яг нэг паркийн хэсгээс нь гараад ийм автомашины зам байгаа байхгүй. Тэр замыг нь дагаад бүр ингээд очрлцсан хүмүүс цувраад. Тэгэхээр өнөөдөр баг бүх тоглоомын газар ийм урт очртой байгаа. Тэгээд бид нар ч нэгдэж солонгосчууд 50 саяулаа. Нэг очрол байдгүй ах гэж ярьдаг. Гэтэ яг үнэндээ солонгосчууд амьдрах юм бол солонгосчууд бүр байнга очрчдаг. Дэлгүүрт ч очрлон тэр хямдрал дээр бас аягүй очролдог. Дээрэс нь амттай хоолны газар мадчив гэж хэлдэг те. Гоё хоолны газар бас аягүй очролж хоол иддэг. Тийм хүүхдийн баяраар гэлтгүй сүүлийн үед цаг агаар бас дулаарч байгаа учраас хүүхдийн парк одоо Neverland гэл Legoland гэж сайн хэлсэн те. Everland гэд маш олон паркууд дээр бас нэлээд очртой байх шиг байна.
Улсаас нь бас ялгаагүй бүхний дээр амрах өдөр болгочихж байгаа болохоор ямар ч бас хүүхдүүдэд баярлуулъя гэж аль болохоор ойрхон юм парк руу очиж байгаа. Тэгээд яг харамслаад ийм ууртай очрын дараагаар орж одоо амжилттай хүүхдүүдэд баярлуулж тоглуулж чадсан болов энэ жоох эргэлзээтэй л харагдаж байна. Үнэхээр бас очрын хувьд бол яалтч ууртай байна тийм. Тийм энэ бол бараг түүхэнд бичигдэхэр урт очир болох шиг байна. Тэгэхээр хүүхдүүдэд бас манайхан яаж баярлуулсан тухайга тийм Солонгост байгаа монгол хүүхдүүд бол ялгаагүй энэ өдөр одоо найз нөхдөнд цуг цэцэрлэгт явдаг сургуулийн хүүхдүүд нь баярлаад байдаг учраас бас баярлаад яг энэ өдрөө сурчдаг юм байлээ шүү дээ. Монгол хүүхдүүд ч юм бол бараг 2 өдөр баярлаад байгаа байхгүй. Энэ дээр нэг баярлалсан 6 сарын 1-нд нэг баярлалсан тийм тэнд байдаг хүүхдүүд бас тийм давуу тал гараад байдаг. Хэдүүлээ бас тэгэхээр хуучныг дурсаад ер нь хүүхдийн баяраар яаж хэрхэн өнгөрүүлдэг басна яриулъя. Чимээгийн үед яаж баярлуулсан нь 5 сарын 5-нд ялангуяа бид нэр бас Солонгост байхад Оройны дэг хуан гэдэг Солонгос Сөүлд байдаг 7 дугаар шум дээр байдаг парк дээр ийм хүүхдийн баярыг бас анх удаа зохион байгуулж ирсэн. Гэхдээ бодоод бас өдрийн бид нэр 6 сарын 1 болж дөрвүүлжсэн санагдаж байна. Яг бол яг 5 сарын 5-нд баярлах гэх юм бол тэн дээр бол яалтчгүй газар олдохгүй. Дээр нь Багтаамжин те маш их одоо яг энэ шиг очиртой байх учраас тэгээ 6 сарын 1-нд бид нэр зарим нь болохоор ингээ манайх чи бид нар хамтын халуун сэтгэл гээл халуун сэтгэлийн Корея гэдэг залуучуудын нэгдэл байдаг байсан. Тэгээд залуучууд маань ингээ нүрээ гоё алиалагчийн хэлбэртэй бол хувцснууд өмсөөл тэгээд хүүхд баярлуулахаар одоо тал талаас те гэр хүртэл бариад ингээд Монгол соёлын танилцуулаад тайзан дээр болохоор арга хэмжээнүүд тэгээд тусалдаг бас маш олон газрууд санал тавьж байгаа хүүхдүүдэд бас бэлэг өгүүлээд тэгсэн чинь солонгос хүүхдүүд бас тийм нэг бэлэг авах гээд ойчрлаа тэгээд яг нөгөөдөө чи гар гэж хэлж чаддаг. Тэгээд бас ойчрлаад ирэнгүүт нь солонгос хүүхдүүдэд хүртэл бэлэг бас өгч ийсэн. Би болохоор аягүй сайн сандаг. Хүүхдийн баяраар баг жоохон бахта нэг л удаа парк орсон байна. Ер нь дандаа гэртээ манай ээж хоол хийгээл тэгээд тэмдэглэдэг хүүхдийн баярч аягүй юутэй байдаг штэ. Тэгээд парк ороод баярлсан чинь би тэр өдөр төөрөөд тэгээ яг ээж аваасаа төөрөх гээд бөө юм болж исэн. Тэгээ тэрнээс хойш манайхаар ерөөсө парк бол орхоо болоод гэртээ ер нь тэмдэглэдэг болсон. Гэхдээ хүүхдийн баярын хамгийн гоё нь яг нэг тийм зуны аягүй гоё цаг агарт болдог штэ тий. Тэгээ нилээ хүүтэн мүтэнд бол болдог гэсэн бол бас хэцүү шүү дээ. Тэгээ яг гадуур тоглоход ч гэсэн хүүхд болон гоё хувцас өмсөд. Тэгээ нэг жил болохоор 6 сарын 1 болохоор манай төхөөр манай ээж нэг шинэ хувцас авч идэх гэсэн. Тэгээ яг 6 сар төхөнгөө за одоо нэг шинэ юмтай олно доо гэсэн бодол нь айгүй гоё санагддаг гэсэн юм шиг. За тэгээд бас удахгүй манай 6 сарын 1 хүүхдийн баяр болохоор би бас дурсамжаа амжуулаад ярина. За хоёул урьдчилан таны босныг онцлоо ярилцсан тийм. За энэ болохоор Солонгос дахь монголчууд гэдэг групп дээр орсон байна. MJ Хуйг гэдэг хүн нэг өдрийн өмнө бол оруулсан. Дэлхийд нэр хүндгүй улс иргэн байхад дахин нэгэн жишээ бол хамгийн мухрын гейт буюу FRS гэсэн байна. Ачаагаа өгөөд хилээр нэвтрээд бараг 1 км орчим алхаад ирлээ. Токиод ч тэр Сөүлд ч тэр дандаа л хамгийн зах руу зааж өгдгөө. Залуу бид нар ч яг настай хүмүүс ачаатай хүүхдтэй хүмүүс айхалж ууглаад явах гэдэл хөлсөн гарчсан орж ирж байх юм аа. Монгол дотроо ч болохгүй гадаад явсан чи иймэрхүү жижиг сажиг зүйлсээр дээрлэхүүлээстэй гэсэн ийм зүйл байна. Тэгээ би энэ постыг бас яагаад сонгосон шалтгаан гэвэл бид нэр магадгүй энэ дээр энэ залуугийн хөндөж байгаа шиг асуудлыг заазаа гэл ингээл яваад байвал яваал байх л байхaltaа өөрчлөгдөхгүй. Тэгэхээр холбогдох хүмүүсээс сонсоод магадгүй санал хүсэл тавих юм бол өөрчлөгдөж магадгүй. Гэтэ энэ дээр би гаргалгаа гаргахыг хүсэж байгаа байхгүй. Ягаад гэвэл коронагийн өмнө гэхээр яг Солонгос улс чинь мэдээж одоо өчтөр тэр аятайхан мэдээ байна тий. 5-аас дээш хүмүүс группээр аялал визгүй болно гэдэг юм. Иймэрхүү байдлаар бол мэдээж аялал жуулчлалаа бол дэмжих хүсэж байгаа. Угаасаа тэрнгүүр маш их хэмжээний мөнгө ордог. Тэрийг монголчууд бас тэргүүлжсэнийг би 18 оны баримт байсан. Одоо Солонгос руу аялал жуулчлалаар очиж байгаа хүмүүсээс хамгийн их мөнгө зардаг хүн нь одоо монголчууд гэдэг нь аялал жуулчлал нь болохоор эрүүл мэндийн аялал жуулчлал буюу очиж эмчилгээний төрөл бүрийн үйлчлэгээ авдаг. Тэгэхээр энэ талаараа монголчууд маань нэгэнд одоо маш их хэмжээний мөнгийг Солонгост оруулж байгаа. Хоёрдугаар гэх юм бол энэ хүмүүс маань бас тооны хувьд тий одоо очих онгоцны тийз за дээр нь очиж байгаа тэр замын би дээр хэлсэндээ алтан зам гэж хүртэл нэрлэдэг. Дахиад ингэж Чежу ТВ гэдэг хоёр одоо нислэгийн компани санал хүсэлтэд өгсөөр хагаад олон жил өгсөөр хагаад энэ жил 6 сарын дундаас нислэг үйлдэж эхэлнэ гэсэн. Ягаад гэвэл тэр гээд богинохон зайд өндөр үнэтэй явж байгаа учраас тэр компанид бол маш ашигтай байгаа. Тэр аль талаараа очиж байгаа хүмүүс тийзэндээж тэр очисон хойноож тэр маш их мөнгө оруулж байгаа учраас бид нэр эргээд бас шаардах хэвээр болов гэж бодсон л доо. Тэгээ нэрээ бодсон чинь ингээл нэлээд холбор мохорт ингээд ятлангуяа хоцрох гээд нэг тиймэрхүү үе байдаг штэ. Тэгэхэд нэг удаа би нэг юуг нь андуураад очсон чинь нөгөө тал руу явах гэж хичнээн их явбаа. Тэгээд бодохоор монголчуудыг ингүүтэл нэг ингээд захтан тавьчихдаг тийм бас байж болохгүй. Тэгээ энэ тал дээр ер нь манайхан одоо ялангуяа мяд за бусад тэгээ одоо юм харилцсан гэж тохиролцоод ажилдаг газрууд
энэ дээр анхаарал бас санал хүсэлт болгож ивэл эрүүл мэндийн аяллаар очиж байгаа хүмүүс маань өөрсдөө эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа гэдэг утгаараа иймэрхүү гаргалгааг нь хэлээд илүү ойрхон болгож бас өгвөл зүгээр юм болов энэ талаар бас манайхан боломж гарах болгоно дуграадах юм бол дороо бас өөрчлөгдөх юм боломжтой байх гэж бодож байна. Одоо хил амтай л байх хэрэгтэй байх л та. Тийм. Гэхдээ яг юу байсан? Өнөөдөр ингээд солонгосчуудтай холбоотой ер нь бичлэг хоёлоо танилцуулдаг шүү дээ. Тэгээ би бичлэг хайж байгаа айгуу сайн ойлгосон зүйл нь солонгосчууд өөрсдөө айгуу сайн магтдаг. Ерөөс юу ч байсан айгуу сайн магтана. Бичлэгнийх ингээд гарчгийг харна шүү дээ. Тэнгүүд нэг гадаад хүний ингээд зургийг тавьчихгуудаа солонгос хоол идээд гайхшлаач гэдэг юм уу те. Солонгос хоолны гайхамшиг эсвэл солонгос хүний зан ааш юм гудамжинд байгаа мөнгийг олж өгсөн солонгос хүн гэл байнга тийм байдаг. Тэгээ яг би өөрөө ингээд солонгос мэдээ харахаар солонгосын нийгэмд амар зөндөө болдог байхгүй байн. Одоо жишээлбэл сүүлийн үед чинь байн хүүхдийн гэмт хэрэг болж байна. Хүүхдийн амь насанд хүрэхтэй хүчирхийл ийм хэрэг нийгэмд нь байн болоод гэмт хэрэг маш их гарна. Ер нь бол зөндөө бараан мэдээлэлүүд онцгой хүмүүс ч байгаа. Гэхдээ солонгосчууд нэг зүйл нь имиж аягүй сайн бүрдүүлдэг. Манай монголч гэсэндээ тийм байгаа шүү дээ. Ингээд муухай зүйл байгаа. Гэхдээ бид нар болохоор ингэдэг юм шиг байна. Яг нөгөө нэг гин цайлган гэдэг юм өөрсдөө ингэ шууд ингэ дэлгээ ярьцдаг. Тэгээ энд юм болохгүй тэгэнгүүт солонгосчууд болохоор аягүй тийм наана ингээд айгуу сайн имиж бүрдүүлээ. Цаанаас нэг тэндээ хідүүлээ шулгоналдаад байдаг шүү. Тэгээ ингээд бичлэг хаагаал ер нь солонгос гэдэг юм хайгууд дандаа эерэг. Тэг өөрсдөө ч гэсэндээ одоо сошиал алдартууд нь дандаа ингээд сайн талаас нь. Тэг бичлэг гадаад хүмүүсийг ингээд дуудаад бичлэг хийхдээ ч гэсэндээ одоо нэг солонгос хоолунд өгчөнгүүтэй те. Тэгэл тэрийг нөгөөдүүл ингээд аюу гоё ямар гоё юм бэ солонгосын түүх юм байна гэл. Тим контентуудыг баг ингээд байнга бэлдээд нэг өсөндөө хүмүүсийн тархин угаад байна гэсэн үг шүү дээ тийм. Тэнгүүд би тэр бичлэгийг яг би нөө солонгос хэлтэй үний хувьд ингээд үзэхээр байнга л солонгос үнэхээр гоё улс, тийм улс, энэ нь гоё, солонгосчуудын зан ааш нь гоё, тийм юм гэдэг мэдээллийг аваад байна гэсэн үг. Бид нар ч гэсэндээ контентоо тэгж бэлдэх, дээрэс нь өөрсдөө гол нь сайн чанаруудаа тийм. Бид нарт маш олон сайн чанар доош. Тэнгүүд тэрийг нөө яг дөрддгүү гэдэг юм тийм шиг байна. Тэнгүүд имижийн хувьд би чинь солонгост ингээд хундаад найзуудтайгаа хоёр гадаад найзтайгаа ингээд лайт орох гэсэн чи Монгол болохоор орохгүй гэл. Тэгэхэд надад яг миний амьдралдаа мэдэрчсэн хамгийн айгүй сонир мэдрэмжсэн шүү. Тэгээ нөгөө хоёр найз маань болохоор тийм үү одоо тэгээ чамааг оруулахгүй бол өөр юм газар орё гэдэг. Бид ичээд байгаа байхгүй. Тэгээ яг үннийг хэлэхэд би буруу юм яг юу хийсэн те. Тэгэнгүүт ингээд бидний буруу юм яг юу хийсэн бэ? Ганц монгол хүнтэй уулзчаад ингэж дүгнж болохгүй шүү дээ. Жохон юм ярьж байгаа байхгүй тэр найтын үүдэнд байгаа залуутай. Тэгэнгүүт үгүй та нар монголчууд угаасаа ингээд зодоонууд ийдэг мэдэг гэл. Хэл айгүй хэлэнгүүт би бүр ингээд хэлэх үггүй болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас магтах зүйл айгүй сайн магтдаг байх хэрэгтэй юм шүү. Тийм ялч хүнийг талаараа өөртөө мэдээж тийм асуудал гаргахгүй одоо тэр тал дээр бол одоо бид нэр шударгаар өөрсөндөө шүүмжтэй хандаад тийх хэрэгтэй. Нөгөө талаар гэх юм бол бас ялчгүй бас шаардлага тавих шаардлагатай. Би тэр өмнө 2007 оны тэр солонгос руу бүртгэл бол нэг амар юм болж байгаа хүмүүс гадаа стадионы гадаа хоноол. Тэгээ үнэхээр яг тэр нь ч яг ингээд байлаа гэхэд яг бүртгүүлээд явж байгаа чинь дотгошоо ингээ орсон чинь галуун цуугаар хүмүүсийг явуулж байсан. Тэг яваад хахаар би бас гайхаад тэр хүмүүс бол мэдээж шаардлагатай тийч явах хэрэгцээ нь байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ бол би бол тэн дээр ингээ хэрүүл хийсэн чинь намайг зүгээр дагуулж чонгуудаа дээр очиод бүртгээ зүгээр авцсан. Тэнд бөөнөрөө тэгвэл ингээл ялгаагүй бүгдийг зүгээр бүртгэж авах нь тодорхой шүү дээ. Тэгэхэд бас нэг хитрхээ ингээд өгөлцөнгөө байгаад хахаар тэр хэмжээгээр нь тийм юм шаардлагууд тавиад идэг санагдсан. Тэр чи одоо юу гэсэн үг юм бэ тий? Ямар шоронд байгааш галуун цуугаар явуулна гэдэг бол би нүдэрээ харсан учраас над тэр бол амар тийм юу үлдэж исэн. Тод. Тэгээд дээр нь бас маш дургу үлдэж исэн. Жохо уужуу 50 байгаад юм шиг санагдаад ш монголчууд маань. Тэгээ маш олон хүмүүс бас нөө цалингаа авчаад өгөөл хэдэж ш. Бид энд очиод бас хэрүүл хийнэ. Үгүй яа цалин нөхгүй байгаа ажилтсан ш. Ажилтсан бол цалин нь өгөлдөг. Тэнгүүт нөгөө гадаадад ч одоо тэгээ хууль бусаар амьдарч байгаа гэдэг бас ингэ байнга эрхэн зөрчигдөд ээж болохгүй шүү дээ. Тэнгүүд наад ч угаасаа ингээд хараар ажилласан шүү дээ. Би тэгвэл цалинг нь нөхгүй гэл нэг захиралтай ярьж байгаа. Мөн хэрүүлээгээ тэгээд сүүлдээ авсан л та би тэгвэл наад чинь цагдаа дуудаж очино. Би бол айхгүй гэл бөө юм болоод тэгээ авсан. Тэгэхээр бас зарим нэг тал дээр өөрөө зөв юм хийсэн бол тэрэн дээр жоохон тэмцдэг байх хэрэгтэй юм бол. Хоёул баг нэг урайлах шиг болчихгүй. Тэгээд өнөөдөр зүгээр өдөр харсан жоохон баахан тийм магтсан мэдээл хараад манай монгол хүмүүсийг машинд хүрсэн чинь ингээд хөөчлөө гэсэн чинь бас л жоохон сонь санагдал юм. Харин тийм ээ. За тэгээд хоёул видео танилцуулах. Юу баланс камера тоглож штэ. Амжих уу? Аль нэг л яахгүй. За хоёул тэгвэл би ачи баланс камера тоглож. Баланс камер би стрим харсан чинь өмнөхтэйгээ төстэй харагдаад видео танилцуулж байгаа. Видеого та өөрөө өчтөр видеого танилцуулмаар ангүүтээ 3 минут үлдсэн байх ч юм уу. Ямар муухай болоод надаа сая тэмцээ гэсэн чинь таны зэрэг тэнцгээс юм шүү. Хоёул энэ дээр баланс камер явуулчих юм. За тэгэхээр өнөөдрийн сэдвэрг орё. За өнөөдрийн баланс камер маань 2 өдөр юу ч идэхгүй байх, эсвэл 2 өдөр унтахгүй байх гэсэн
Нээс аль нэгийг сонгох байгаа. За тэгээд Солонгост сүүлийн үед маш их одоо модонд орж байгаа баланс гейм гэдэг. Хүмүүсийн яг энэгээр гэхдээ юуг таньдаг гэхээр тухайн хүний одоо үзэл баримтлалыг аягүй сайн мэдэж болдог гэдэг. Хүн танихад бас аягүй зүгээр гэдэг. Тэгээд дотроо ингээ ангилжтэй юм байлаа. Хосуудын дунд асуух юм асуулт, тэ найзуудын дунд асуух асуулт, хамт ажилладаг хүмүүстэйгээ тоглох асуулт гэдэг. За тэгээд өнөөдрийнх нь сэдэв маань болохоор 2 өдөр юу ч идэхгүй байх, эсвэл 2 өдөр унтахгүй байх. Тэгээд ажил сонгоё. Би бол ер нь ялчгүй өсвөл уур хүрээд байдаг учраас ямар ч байсан зүгээр эргэлцээ байхгүй шууд л юм идэх нь юм идэн заавал тэгээ унтахгүй байхын сонгоно. Тэгэхээр та унтахгүй байхаар явчих юм биш үү те? Би болохоор 2 өдөр юу ч идэхгүй байхыг нь сонгоно. Яа тэгэхээр унтах чинь бол маш чухал шүү дээ. Идэхгүй байх бол надад төвчээд байх боломжтой байгаа гэдэг байхгүй. Ер нь тэгээд заримдаа 2 өдөр юм идэхгүй явчихдээ шүү дээ. Тэг би тэгээ заримдаа найзтайгаа ярьдаг байхгүй. Найз нь урж өдөр мэдтээ санаа зовлдог байд. Тэг нэг хидчих юм бол тэгэл маргааш нь хидмэргүй санагдал. Тэгэл нэг маргааш нь юм идэхгүй бол тэгэл нөгөөдөр нь бол нөгөөдрийнх нь өдөр юм идээл тэгэл явчихдаг шүү дээ. Би бол нэг тийм өсгтэр гайгүй. Гэтэ яг нэг 10 жил байхдаа нэг өлсгөр нэг сонин зан гаргадаг юм байдаг шүү дээ, хүмүүс байдаг шүү дээ. Би тэг 10 жил байхдаа бүр хоол найгуу жоохон бахтай ер нь хоол нь аюу тийм шуналтай хөвгтэйсэн. Тэг бүр ингээ өлсгөр нулимс гойжих гээд байдаг. Тэг одоо болохоор арай гайгүй болсон юм шиг байна. Энэ баланс гейм дээр хараад хахад бас нэг хүүсийн ялгаач гэдэг юм иймэрхүү бас зүйлүүд нэлээд ажиглагдахаар санагдсан. Ягаад гэвэл одоо тэр хүмүүсийн онцлог л бахал та. Би таньдаг зөндөө олон хүмүүс л ер нь юм идэхгүй байхаар уурлаад байдгийг бол мэддэг. Тэгэхээр ямар ч байсан зарим бүр тэр тактик байгаад байдаг штэ. Сайхан хоолыг идүүлчихэд ингэчээд одоо ажилтан захирал хоёр байлаа шүү дээ, ажил олгогч хоёр. Тэгэхээр жишээ нь ингээд хоол идснийхэн дараа ингээд гоё 50 байгаад ингээ ярилцвал нэг өөр үр дүнтэй. Тэгэхэд яг үлдсэн нэг тиймэрхүү байгаад илүү гал гарах магадлалтай ч гэдэг юм. Тэр бас юм өгөөд юм л шүү дээ. Найз охин маань хоол идэхийн өмнө дараа гээд тэр уулзсан чи найз охин айгүй юм жоохон ууртай. Тэнгүүт нэг солонгос залуу авал та. Тэгээд чи яац за би чамд гоё амттай хоол авчдаг үгүйгээд тэг хамтдаа хоол идсэн дараа нөгөө найз охин айгүй гоё ааштай болсон. Тэр хоол идэхээр нэг жоохон тийм болоод хүмүүсэд чимбаа хос яг тийм шиг байна тий. Тий би бол юм идэхгүй байх юм бол ер нь хэцүү. Надад маш хэцүү байдаг би төвч чаддгүй. Та тэгээд яхаа одоо уурлах уу? Тэг штэ. Тэгэхэр чи ингээ муухай хүмүүс ч уурч юм уу? Гэхдээ би одоо жишээ нь ямар нэгэн ажил байлаа гэдэг үнэхээр л юм идэхээгээ сонгоно. Тэгээд хөвчгөр бол хөвчих хүртлээр хөвчин чадахгүй бол хэрэгээ хийлнэ. Яг тийм л байдаг. Хоолн дээр бол тий. За тэгэхээр нэвтрүүлэг өндөрлөх цаг маань болсон байна. Сонсогчид манай сонголт хийсэн байна. Сураа 2 өдөр юм идэхгүй байхыг сонгоно. Инх жаргал тоогч маань өсвөл уур хүнэлтэй. Гэхдээ нойргүй байж бол чадахгүй гэсэн байна. За санаажид орж сонсогч маань 2 өдөр идэхгүй байж төвчнэ. Гэхдээ бас нойр муутай юм чинь юмаа идээд унтахгүй байвал хамаагүй амархан гэсэн. Заяа мөнх заяа 2 өдөр унтахыг сонгоно гэсэн байна. Гандлах сонсогч маань 2 өдөр унтахад юм идэх мэдрэмжгүй байсаар дуусгах хаа гэсэн байна. Оюуна чи 2 өдөр идэхгүй байх гэсэн маань. За цэгийг цэцэг хүүхдийн баяр гэснээс миний төрсөн өдөр хүүхдийн баярын өдөр болдог. Би жоохон байхдаа парк дээр өнгөө тоглодог байлаа гэсэн маань. Найруулагч обо маань цаг болсон гэж асуусан. Обо маань гэж өөрөө. За тэгэхээр нэвтрүүлэг өндөрлөх цаг маань болсон байна. Бид урагтаа хамт байсан бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үргэлж шилдгийг Best Computer хамтран ажиллаа. Маргааш өдрийн дэлхийн монголчууд нэвтрүүлгээр уулзтлаа. Тэр баяртай. За тэр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч HP брендийн Монгол дахь албан ёсны дистрибьютор Best Computers. Харилцах утас 75 75 66 77. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна.